За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ Zero to Hero дээр хэрхэн бүртгэл үүсгэх вэ гэдэг талаар үзэх гэж байна. За бүртгэл үүсгэхдээ хэдүүлээ бүртгүүлэх гэдэг хэсэг дээр дараад за Google эрхээрээ нэвтрэх үгүй бол одоо өөрийнхөө нэр, имэйл хаяг, нууц үгээ дахин хийгээд за бүртгүүлэх бүрэн боломжтой байгаа. За би нэрээ хэллээ, имэйл хаягаа хийлээ. За нууцыг зохиож хийлээ. Тэгээд за үйлчлэгээний нөхцөлийг зөвшөөрч гинэ гэдээ дарна. Үйлчлэгээний нөхцөлийг зөвшөөрч гинэ гэд дараад за үйлчлэгийн нөхцөлийг харах бол дээр нь дараад гарч нэдүүлээ. За зөвшөөрөх гэж дараад бүртгүүлэх гэж дарснаар хэдүүлэнгийнх нь email хаяг дээр OTP код яваад очиж чинь, баталгаажуулах код яваад очиж чинь. За тэнгуут баталгаажуулах кодоо хэдүүлээ хараад хийгээд имэйлээр баталгаажуулах гэдэг дарангууд үндсэн бүртгэлийн хэсэг рүү өсөрчин. За энэ үндсэн бүртгэлийн хэсэг дээрээс хэдүүлээ болж өгвөл өөрсдийнхөө зургийг оруулаад өгчих хэрэгтэй. За зургийг орууллаа. За тэгээд хэдүүлээ хэрэглэгчийн нэр гэдэг дээр нэрээ оруулна тий. За тэгээд мобайл гэдэг дээр утасны дугаараа оруулна. За улс гэдэг дээр хэдүүлээ улсаа сонгоно. Монголоос нэвтэрч гин үү, Австралиас нэвтэрч гин үү гэх мэтлэндээ. За улсны дугаараа орууллаа. За тэгээд хэдүүлээ улсаа орууллаа. За мэдээллийг англиар авах уу, монголоор авах уу гэдгээс сонгоно. За тэгээд тайм зон бол автоматар тохируулагдана. За тэгээд намтар дээр хэдүүлээ өөрийнхөө талаар бичих нөхөн тий. За энэ дөр бол жишээлбэл би өөрийнхөө талаар нэг товчхон бичиж тий. Намайг алтан гэрлэдэг. Би Zero to Hero-д ажилладаг тий. За тэрнгээ бичлээ. Тэгээд хэдүүлээ профайл хадгалах гэдээ дарчих нахнэ гэсэн үг. За мэдээж хэрэг та шинэ нууц үг хийх бол одоо аюулгүй байдлын хэсэг дээрээс өөрийнхөө нууц үгийг солиод авчих боломжтой. За тэгээд үйлчлэгийн нөхцлүүдийг хараад нууцлан бодлого харах боломжтой. Бас нэмээд өөрийнхөө бүртгэлийг устгах бүрэн боломжтой байх нэ. Энэ бол хэдүүлэнгийнх нь профайлаа үүсгэж байгаа хэсэг байх нэ гэсэн. За профайл маань үүсгэлээ тэр баруун дээд болно хэдүүлэнгийнх нь зураг бүх профайлууд орсон байна. Зүүн талд хэдүүлээ community хайх, community үүсгэх гэж байгаа. Community хайх гэдэг дээр дараад хэдүүлээ за нээлттэй байгаа community-нуудыг хараад за community руугаа орох боломжтой болох нэ гэсэн үг. За тэгээд эсрэгээрээ хэдүүлээ community үүсгэх гэдээ дарах юм бол өөрөө өвнөр болоод өөрийн гэсэн community-г үүсгээд явах нэ гэсэн үг. За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ за яг хэрхэн профайл үүсгэх вэ те. За хэрхэн Zero to Hero-д бүртгүүлэх вэ гэдэг талаар үзлээ.